worry. This aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. 20 жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анх дахь боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Монголчууд бид их түүхээсээ хүндэрч ойд төрсөн сарамчин лугаа адилуулсан. Яагаад ийм болов? Хизэнээс ийм болов? Энэ мэт олон асуултанд бид эерэгдэх болсон. Энэ харамсалтай байдлыг өөрчилөхөд Мон Судар хэвлэн газраас эрхлэн гаргасан монголчууд цуврал багч болов хувь нэмрээ оруулж байгаа юм. Тийм ч учраас бид энэ удаагийн дугаараараа монголчууд цувралын 3 дахь дэвтрийг үзэгч уншигч та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. 20 дугаар зууны эхэнд одоо монголчууд гэрэл зурагт гэдэг ном эхний байтуул гарсан. Ер нь орд өмнө үзэгдээгүй зургууд бол их олон байна л да. За монголчууд нийгэм журамд ашиг орсон ном маань нийтдээ 1200 орчим гэрэл зураг орсон. Монголын түүхийг аль болохоор тийм зурагжуулсан хэлбэрээр аль болохоор хүмүүст одоо тийм амархан ойлгох хэлбэрээр бас одоо өргөх нь хэрэгтэй юм болов уу гэж. Монголчууд цувралын нийгэм журам давшин орсон буюу 3 дахь бат нь 1924-өөс 1959 оны хоорондох Монголын түүхийг сонирхолтой гэрэл зургаар өгүүлсэн Ховор Нандин архивын баримт материал дээр төшөглөн бүтээгдсэн ном юм. Тэгээд ном маань нийтдээ 7 бүлэгтэй. 7 бүлэг болгондоо бид нэр тухайн нийгмийн бас нэг онцлог шинжүүдийн тусгаж ажиллахыг хичээсэн. Жишээ нь одоо урлагийн бүлэг дээр ярих гэхэд хүмүүс яг 21 он 24 оноос хойш эхэлж яг нийтдээ нэг жагсаж нэг зохион байгуулалтанд орж сурсан байна. Тэгээд цэрэг бүлэг гэх юм байна. Цэрэгийн хамгийн ихний одоо нийгмийн шинээр зохион байгуулахад цэргүүдийг маш их ашигласан байдаг. Цэргийн хүмүүсийг ягаад гэхээр цэргүүд маань нэгдүгээр одоо нэг цагаар ажиллаа сурцсан зохион байгуулалтанд ордог. Тэдгээр чадруудыг ашиглаад маш олон юмд ашиглаж байсан байдаг. 50 он гарсны дараа ч гэсэн одоо аймаг сумуудын засаг дараадан цэргийн хүмүүс байдаг. Цэрэгт явсан, цэргээс халагдсан хүмүүс маш нэр хүндтэй. Тийм байдаг юм байсан билээ. Энэ байтуул 59 оноор дуусж байгаа. За энэ нь бол одоо социализмын гэдэг юм уу жилүүд дотор бол 59 онд бол хоршоолох хөдөлгөөн ялсан гэж. Тийм ээ өөрөөр хэлбэл бүх өмчийн одоо хураагаад тийм ээ одоо ардын аж ахуйтай маш олон юу байлаа шүү дээ малаж ахуй. Тэгээд тэр бол социалист гэдэг юм ганцхан өмчтэй болсон нийгмийн өмчтэй тийм амны өмчийг гişлийн байлаа өөр өмч байгаагүй шүү дээ. Тэгээд тэр үйл явдлыг бол одоо 59 онд болсон. Одоо энэ үйл явдлыг тухайн үед одоо Монголын удирдлагч байсан Сэдэн болгоо бол ардын хувьсгалтай энэ зэрэг үйл явдлыг үнэлсэн байдаг. 1960 оны эцэс гэхэд хот хотод социалист хөдөлмөрийн бригад 37, төлөө бригад 800 шахам, сэгээдний нөхөрлөл 130 гаруй боллоо. Түүх гэхээр л одоо үйл явдал хөөсөн, үйл явдал тайлбарлсан. За тэгээ үйл явдлууд нь одоо энэ нам хүчнүүдийн одоо үүх түүхтэй их холбогддог. Тэгээд одоо Монголын түүх бол одоо эрх баригч намуудын түүх юм шиг харагддаг. Тийм учраас би энэ түүхийг бол үйл явдал гэхээсээ илүү дэлхийн хөгжлийн одоо хэмнэл тэгээ Монгол хүн энэ хооронд одоо хизээ үүссэн. За тэгээ үүссэн цагаас хойш одоо ямар шүү байдалтай байсан. 1921 оны ардын хувьсгалаас өмнө үед бол Монгол оронд соёлын хувьд их дорой хүн амын ихэнх хэсэг нь бичиг үсэггүй ийм цаг байжээ. Зуун жилийн өмнө Монгол хүн ямар байсан юм бэ гэдгийг л анх бодож тэгээд тэрийг л одоо гаргая гэсэн санаагаар энэ төсөл маань ихэлсэн. Монголын болон Оросын архивуудын материалуудаас оруулах боломжтой материалыг оруулсан байгаа. Монголын архив материал маань ерөнхийдөө 1921 оноос хойш болон эмэгтэйч гаргадаг. Тэгээд эднээс бас авч ирсэн байгаа. Оросын архив материал бол ерөнхийдөө бас нэг үед нууц байдалд бас байсан архивууд хугацаа өнгөрсөний дараа бас нийтэд ил болох зөвшөөрөл олгогддог. Тэдгээр
материалуудаас авч ашигласан байгаа. 90 оноос өмнө бол бас архивын баримт гэдэг юм уу зарим архив хаалттай байсан. За 90 оны дараа бол Монголд болоод Оросд одоо архив бол нээлттэй болсон. За энэ дээр бол мэдээж хуучин коммунист намын архив, за одоо дээр нь бол одоо барьдаг тавьдаг газрын архив, тэгээ цэргийн архивууд олон баримт нээлттэй болсон юм. Тэгээ тэр одоо олон баримт бичгүүдийг бол ихээр нь авч оруулсан байгаа. Монгол хүн гэдэгт тулгуурлаж бичиж байгаа. Тэгээд хамгийн гол миний одоо бидний хүсэл эрмэлзэл бол Монгол хүмүүс түүхээ их сайн ойлгох хэрэгтэй. Түүхээрээ бахархах, түүхээрээ гайхуулах, омогших энэ явдал бол одоо дэндүү одоо хэтэрч байна. Түүх гэдэг чинь омогших хэрэгсэл биш ээ. Мэдээж хэрэг бахархах юм байлгүй яах вэ? Гэхдээ биднэрт бас харамссан түүх бас их байгаа шүү дээ. Тэр аль алийг одоо ярих ёстой, нэгийг яриад нөгөөдгийг хайж болохгүй юм байна. Тийм учраас бид нар түүхээс одоо ухаарл авч түүхээ ойлгож ингээд одоо ирээдүйн түүхийг бий болгоход л одоо бэлдэх ёстой. 1945 оны 2 дугаар сард Зөвлөлийн төлбөт улсын нэрийг хүчин чармайлтын ачаар 3 гүрний төрийн тэргүүн нарын багварал бүгд наримдах Монгол ард улсын статус кво тусгаар бүтэнсэн бүрэн эрхт байдлыг зөвшөөрөн хүлээсэн билээ. Тэгээд номонд маань нийтдээ 10 гаруй одоо зөвхөн редакторд 10 гаруй хүн ажилласан. Газрын зургийн нэг зөвхөн 2 хүн зөвхөн газрын зураг дээр ажиллах ч юм уу тий. Тэгээд зураг гэрэл зураг дээр зөвхөн бас 2 хүн ажиллах. Тэгээд текстийн техник болон хариуцлагатай гэх мэтээр 10 гаруй хүний бүрэлдэхүүн хэвлэлийн газраас орж ажилласан байгаа. Тэгээд мөн зохиогчд маань өөрсдөө ажиллаж байгаа. Тэдгээр хүмүүсийн тухайн мэрэгжлийн чиглэлээр бас ямар хүнээс зөвлөгөө авч болох вэ гэх мэтээр бас оролцож ажилласан байгаа. Шинэ урлагийн чиглэлийн бүлэг дээр бид нэр суусын багш нараас бас зөвлөгөө авч ажилласан. Тухайн энэ үе юу байх вэ? Энэ бол илүү бас хүмүүс сонирхолтой болох гэх мэтээр юм эсвэл бас дээр үед авсан гэрэл зургуудыг хүмүүсийг таниулах үед бас тухайн гэрэл зургийг мэддэг юм уу? Тэр хүмүүсийн хамаатан хүмүүс гэх мэт нэлээд олон үнэтэй авч ажилласан байгаа. Тухайн үеийн одоо цорын ганц үнэн гэж хэлж болохоор фото зургийн материалаар хөгжлийн үйл явцыг маш тодорхой жижигхэн тайлбартайгаар ингэж харуулсан. Одоо залуу уншигчдыг өөрийнхөө орны эх орныхоо ардын засгийн жилүүдээс хойш 40 жилийн хугацааны түүхийг сонирхох, тэрнээс гүнзгийрүүлэн судлах ийм боломжийг манай залуу уншигчдад олгож байгаа ийм сайхан ном бүтээл болсон гэж бодож байна. Энэ бол одоо Мон судар газрынхны одоо гавьяат үйлс мөнөөс мөн гэж л одоо хэлэх байна да. Бүгд наримт хулсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх энэхүү цаг үе бол хинээс ч хамааралгүй бие даан оршин ирсэн нүүдэлчид нэг нэгнээсээ хамааралтай буюу нийгмийн зохион байгуулалтанд орсон чухал цаг үе байлаа. Энэ үед ангаах боловсролын бүхэл бүтэн систем бүрэлдэн тогтож улс орноо батлан хамгаалах байнгын айрамтай болж урлаг соёл, эдийн засаг, үйлдвэр бүтээн байгуулалтанд ихээхэн дэвшил гарчээ. Мөн их хилмигдүүлэлт гаарсан гих мэт Монголын түүхэн дэх хар толбуудыг ч энэ номоос олж мэдэх боломжтой. Үзэл суртлын одоо гэдэг юм уу үзэл бодлын одоо ялгаанаас болоо тийм ээ үндэс сугсаа уламжил барилсан нэг хэсэг хүмүүс нэг талд тийм ээ Монголын тал Монголонд гэсэн хүмүүс нөгөө талаас нөгөө одоо нийгэм журам байгуулах гэсэн үзэл бодолтой хүмүүсийн хоорондын тэмцэл тийм ээ өмч хөрөнгийн хураахаас өксүүлэл тэгэл одоо олон зүйл дээр ингээд тэмцэл гарч байгаа тухай Ардын засгийн хувьсгал дарга хэмжээнд хорсон гадаадын харгисууд дотоодын хувьсгалын эсрэгүүнээр ардын засгийн эсрэг улангасан дайрч бослог хувилдаан удаадараалан зохион байгуулагч байлаа. Сажлам боровогч бото харгис дамбижинснаар ардын засаг ард түмний хувьсгал толтын эсрэг сүлбэлдэн нээж байлаа. Эднэрийн хувьсгалын эсрэгүү Монголын феодлууд төдийгүй Хятад Америкийн харгисуудч дэмжиж байлаа. Гэвч ардын засаг иймэрхүү хувилдаануудыг тухай бүрдэнд илрүүлэн бод зогсон юм. Түүхийг үзэл сурталын зэвсэг болгон ашиглаж байгаа өнөө үед бодиттой мэдээлэлтэй монголчууд сурал түүхээ сонирхож хэн бүхэнд үнэн бодиттой мэдээллийг өгч чадхуус бүтээл болсон юм. Монголын түүх, Монгол хүн бүрийн үнэт зүйл яах аргагүй мөн билээ.
ардын засгийн газрын ерөнхий сайд байсан бодоо, тогсмын бодоогоо 21 онд ерөнхий сайд байгаад 22-нд одоо цаазлуулсан, 24 онд анхны ардын намын дарга Жанжин Данзан цаазлуулсан тийм ээ. За гээд дараа нь одоо ямар хүмүүс засгийн эрхэнд гарсан гэдэг ч юм уу тийм ээ. За ингээд ийм олон зүйлүүд олон байгаа. За энэ Монголын одоо 24 28 оноос хойш засгийн эрхэнд гарсан хүмүүс бол Кутов гэдэг юм уу тэр дорн дахны хөдөлмөрчдийн их сургуулийг одоо Москвад дүүргэсэн ийм одоо хүмүүс ирж одоо Монголын засгийн эрхэнд гарсан. За тэр хүмүүсийн хэрэгжүүлсэн бодлого одоо монголчуудын амьдралдаа нийцчихсэн үү, нийцж байгаагүй юу гэдэг ч юм уу ингээд олон зүйлийн тухай бол эндээс мэдэж болно гэдгийг би одоо хэлье гэж бодож байгаа. Цэхэдний төрөгдөл гэж болсон байгаа. Энэ нь болохоор зөв толгойд улсын намыг болцоосон хүмүүс ирээд за бас Монгол дэм шинжлэх намынхаа удирдлах дэм шинжлэх шаардлага байгаа байна гэж үзээд тэгээд бүх нийтийг хамарсан тийм ярьцлагын чөлөөтэй зохион байгуулсан байдаг. Энд болохоор тухайн эрдэмтэд нэлийн шүүмжлэлтэй хандаж илэн далангүй байр суурь илэрхийлсэн байдаг. Тухайн сүмжил гаргасан хүмүүсийг цэхэдний төрөгдөлд өртсөн байна гэж үзээд маш олон хүнийг бас ажлаас нь халах хэмжээ дараах хэмжээ авч ирсэн. Тэгээд бас чой болсонгийн дараа цэдэн бол гарч ирж байгаа үед ташийн дам гэж хүнийг бас нэлээд олон талаар хэлмэгдүүлж доор нутаг заажсэн тухай бас тийм шигтгэн баримтууд орсон байгаа. За энэ үүрэг гүйцэтгэсэн хувь хүмүүсийн тухайд Сталины тухай, чой болсонгийн тухай, цэдэн болын тухай ч гэдэг юм бүр томоос нь ярил тийм ээ. За урагшаа гиндэн одоо Бадрах шижээ элдв очир гээд одоо амар гайч гэдэг юм ингээд олон зүтгэлтнүүдийн тухай бол энд одоо маш тодорхой өөрийнх нь одоо намтар хөрөхтэй үйл хэргийн тухай бол тодорхой товч өгөөд өгүүлсэн байгаа гэдгийг би энд товч хэлье гэж бодож байгаа тий. Улсын номын сангийн архивт байгаа тухайн үеийн засаг ардын намын их хурлуудын материал, баг хурлын тэргүүлэгчдэр хэлэлцэж байсан материалууд, улсын их хурлын материал, ардын засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн эмхтгэлүүдийг 22 оноос 60 он хүртэл бүгдийг шүүрдэж фото зургийн материалаар баталгаажуулсан хэрэг. Олон монголчуудыг нэгийг нь нөгөөгөр нь даруулж замаасаа зайлуулж байсныг түүх бэлхнээ гэрчлэнэ. 1921 оны ардын засгийн анхны ерөнхий сайд Догсмын бодоо 1 жилийн дараа өөрийн хамтран зүтгэгч нарынхаа хамт 14-лээ цаазаар ахуулжээ. Үүнд түлхээс болсон Дамжны Сүхбаатар, Солийн Данзан нар 1923-1924 онуудад бас л тэр замаар оров. Тэднийг замаасаа зайлуулахад цэрэн учрын дамд орж хорлоогийн чой болсон нар тодорхой үүрэг гүйцэтгэв. Харин тэдний ээлж 1928 оноос эхэлж нэг хүнийг бус, нэг хэсгийг бүр хэдэн мянгаар хяруулсныг 1930-40 оны түүх батлан харуулна. Хүмүүсийг хооронд нь ангижлан хуваадаг ангийн тэмцлийн онол. Бидний нэрлэж ирсэнчлэн социализмын үзэл суртал хэмээгч тэр байв. Их гүрний бодлого хэмээгч тэр болоо. Бидний туулж ирсэн замнал түүх учраас монголчууд бидний өөрөө өөрсдийгөө бас олж харах, өөрийгөө танихад онцгой чухал байх болов уу гэж бодож байгаа тий. Сургамж авах, ирээдүгөө харах энэ дээр үндэслээд энд бол төхөн болно хаа гэж найдаж байна да. Морин дэлдэгүр тавьдаг Монгол маань ингээд суур машины ард зогсоод тийм ээ тариалангийн талбай эрхэлдэгч болдгийм болов уу. Тэгээд одоо олон зүйл бол бидний амьдралд орж ирж байгаа. За суурин иргэншилтэй нийгэм одоо нүүдлийн иргэншил хоёрын одоо зааг ялгаа энд маш сайн харагдаж байгаа тийм ээ. За монголчуудын нүүдэлчүүдийн өв соёл, за Европын соёл нэвтэрсэн энэ хоёрын зааг ялгаа хоорондын одоо тэр тэмцэл гэдэг юм уу сөргөлдөөн үүний улмаас учирсан одоо янз янзын одоо эерэг сөрөг үзэгдлүүд бол энэ бодит бол олон орсон байгаа гэдгийг тухайлан хэлье гэж бодож байгаа тийм ээ. Олон салбар хамарсан байгаа. Боловсролын салбар, соёл, ангаах, цэрэг. За тийм ээ. Тэгээд одоо бид нар чинь 20 гэдэг оны дараа чинь нөгөө Омертон зарладаг бурхан дахлынхаа оронд л одоо Ленин багшийн хөрөг зарладаг боллоо шүү дээ тийм ээ. Алдуугын шаргуй Ленин хөрөг зурсан гэдгээс өсвөлээ тэгээд иймэрхүү түүх бол энд бодиттой тодорхой баримтууд дээр үндэслэн байгаа шүү гэдгийг хэлье гэж бодож байна. 7 дугаар бүлэг нь болохоор дахлын Омерт Ленин хөрөг гэж нэрлсэн шашны тухай бүлэг байгаа. Энэ үед одоо Манжийн үеэс эхлээд одоо Ард Монгол хэдэн зуун сүм хэдтэйгээ тэмдэглэжсэн бол энэ үед болохоор нэг сүм хэдийн үйл ажиллагааг болох бүгдийг хаагаад тэгээд буцаагаад ганна хэдийн үйл ажиллагааг сэргээсэн. Энэ хооронд ард том бол нэр 100% ч гэж тухайн үед 100% дүнжсэн баг шашингүй үзэлтэй болж исэн. Тэгээд энэ талаар одоо сүм хэдийг яаж исэн хүмүүс нь ламдрыг артельд яаж хавааж ажиллуулж исэн. Тэр ламдар нь тэндээ бас тухайн хурал намын үйл ажиллагааг бас
нууц царч гэсэн явуулж исэн байдаг. Тэр хүмүүсийн тухай тэгэл лам нарын одоо гарын уртай лам нарыг зураг хөрөг зурулах, хөшөө баримл хийлгэхэд яаж ашиглаж исэн, тэр хүмүүсийн ямар оролцоо байсан гэх мэтээр олон тийм сонирхолтой зүйлүүд байгаа. Төрийн бодлого бол олон удаа самуурч уран сайхны байгууллагуудын уран сан уучраалхаа болж байсан ийм тохиолдол бол олон байдаг. Ингээд 1930-аас 40 оны хооронд зөвхөн соёл урлагийн байгууллагуудын талаар ардын нам, ардын засгийн газраас 10 гаруй тогтоол гарсан байдаг. Энэ нь бол ер нь соёл урлагийн байгууллагуудыг хөгжүүлэх асуудал их төвөгтэй байсныг харуулж байгаа хэрэг юм. Энд бол одоо манай киноны архивд байгаа тухайн үед гарч байсан бүх баримт кинонуудыг шөөрдөж үзэж тэрэн дотроос авсан зургууд бол нэлээд бий. Одоо энэ ман судрын хадгалагдж байгаа олон материалуудаас сонголт хийж угаад тухайн үеийн энэ тогтоол шийдвэрийн материалтай харьцуулж үзэж байгаад ингэж босгосон зүйл л да. Ер нь энэ бол их хомос байсал да. Энэ учрыг өгөөвөл улсын кино гэрэл зургийн архивд байгаа материалыг 30-аад оны сүүлчээр эсэргүүний дүр орсон гэдэг тийм ял тулгаж 98,000 метр кино хальсыг устгасан байдгийг шатаацсан байдгийг. Тэрэн дотроос одоо үлдсэн материалын бүгдийг цуглуулсан да. Түүхэн гэрэл зургууд бол нэг 100 гаруй жилийн настай байна. За энэ түүхэн гэрэл зургууд бол ихэнх нь ялангуяа одоо 30-аад он хүртэлх энэ зургууд бол дандаа л гадныхны авсан зургууд байдаг. Ихэнх нь энэ одоо номонд орж байгаа зургууд хүмүүсийн бас үзэж хараагүй зургууд бий. Гадна дотны одоо их сурвалжуудаас бид нар бас өөрсдөө хөдөлтөж зарим нь мөнгө төлж авсан зургууд байж байгаа. За социалист нийгмийн үед бол мэдээж хэрэг одоо Монгол хүмүүсийн авсан зургууд орж байгаа. Суурин иргэншил монголчуудын амьдралд хүч төрөн орж, нүүдэлчин монголчууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг гэрэл зурагтай харуулж байна. Бидний амьдралын 100 дамжин ирсэн уламжлал, соёл, зан заншил, шашин тэргүүтэн гээгдэж коммунист үзэл сурталын дор суурин иргэншлийн хэв шинжийг уулбарлахыг оролдож байна. Бид ардын хувьсгалыг ялуулж, феодлуудын хөрөнгийг хурааж, амийг нь егүүтгэн, үндэсний үзлийг таягдан хайж, интернационалж үзлээр хүмүүжиж, соёлын хувьсгал хийж үзв. Хэдэн мянган жил амьдрал залгуулж тижээж ирсэн үнд зүйлсээсээ нийгэмчлэн хураалгаж, хоршооллыг ялгуулснаар ардын хувьсгалтай энэ зэрэгцэх үйлж хийж үзв. Та түүхээ хэр сайн мэдэх вэ? Түүхийг одоо хувьчилдаг, намжуулдаг ийм байдлаас салгая. Монгол бол эцэстээ нэг л түүхтэй байх хэрэгтэй. Гэтэл түүхийг янз бүрээр зааж юусоо болохгүй. Түүх бол нэг л түүх байгаа. Мэдээж хэрэг хүмүүс янз бүрийн одоо үзлээр түүхэнд хандаж болно. Тэр бол чөлөөтэй. Гэхдээ аль бие ёсоор заагдаж байгаа. Ялангуяа одоо сургууль соёлын газруудад түүхийг нэг янзаар заахгүй бол янз бүрийн одоо түүхийн ойлголттой хүмүүс бий болж байна. Энэ ном бол бас нэг тийм энэ байдлыг одоо өөрчлөхөд нэмэр болоосой л гэж ингэж гаргаж байгаа. Бас нэлээд хугацаанд бичсэн, тодорхой хугацаа зарсан судалгааны төвшөнд оролцсон хүмүүс байна. Бүгд эрдэм зэргийн цолтой ингээд ийм энэ тодорхой салбартаа одоо мэрэгсэн ийм хүмүүсийг одоо хамруулж бүтээл болсон юм а гэдгийг хэлье гэж бодож байна да.
worry. This aroma can't be described in words. A stringent aroma of fresh Ahmed Ceylon tea invariably brings us back to the place where we are happy. Ahmed tea. Difficult to imitate, impossible to repeat. 20 жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант суулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анхдагч боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үеийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж, насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Номын ертөнц нэвтрүүлэг энэ төр номын хэлбэрээс уншийн урагшлын өрөөнд дээр хүрч байгаа байлаа. Тэгэхээр энэ 7 хоног худалдаанд ирсэн байгаа шинэ номын тухай мэдээлэл өгөх гэж байна. Энэ бол бодит байдлын ичэд буюу бид жинхэнэ үннийг хэрхэн мэддэг вэ гэсэн сонирхолтой ном байна. Энэ номыг орчуулсан орчуулагч Цэнгис сайхантай ярилцгаар энэ төр номын төлөвт өрсөн байна. Танд өнөөдөр мэндийг хүргэе. За баярлалаа танд ч бас. Тэгэхээр таны мэдгүй ном байна. Тэгээ бүх насныхны унших боломжтой юм нэг сонирхолтой ном гарч байна. Номыг яагаад орчуулах болов? За номыг орчуулах басан шалтгаан бол маш энгийн. Би өнөөдөр Монголын залуучууд Монгол хүмүүсийг бодит байдлыг ер бусын ойлголтоос салгаж сураасаа гэж бодож байна. Яагаад эд шид гэдгийг тайлбарлахын тулд эхлээд зохиолч нөрөө эд шидийг 3 ангилсан байна. Нэгдүгээрт үлгэрийн шидэд дагна хулууг, сүйхтэрэг болгон хуургадаг тухай. Тийм ер бусын эд шид. Хоёрдугаарт ил бичин мал гайнаас туулай гаргаж ирдэг шиг тийм тайзны үзүүлбэрийн эд шид буюу илб. 3 дугаарт буюу сүүлийнх нь шөнийн цэлмэг тэнгэрт ялалцах одод тэнгэрийн заадсыг телескопоор хараад энэ бол үнэхээр гайхамшиг гэж дуу алдахад хүргэдэг тийм л эд шид. Тэгээ энэ зохиолчийн гол биднэрт хэлэх гээд байгаа юм бол бодит байдал гэдэг те. Уран сайхны талаас үлгэр домог тийм хуурмаг үлгэр домоос илүү тийм гайхамшигтай гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Энийг орчуулж байгаа хэвцээ чамнаас юу мэдрэгдэж, юу ойлгогдож вэ? Бодит юм гэдэг өөр яг тэгвэл жинхэнэ учраас тийм үү? Яг тэ үлгэр домог гэдэг бол зугаа төдий боловч юмны бодит учрыг мэднэ гэдэг бол тийм чөлөөлөгдөм алмаар болно тийм гэдгийг энэ зохиолчоос би энэ номыг уншихтаа үнэхээр мэдэрсэн. Энэ номон би залуус буюу 12-оос дээш насныханд зориулсан юм. Гэхдээ шинжлэх ухаан таны мэдэх үеийг сонирхдаг бүх насныханд нээлттэй юм шүү гэдгийг зориуд дурдмаар байна. Болж игэл гэр бүлэрэн хамтдаа бие биедээ дамжуулж уншаасаа эсвэл эцэг эх нь хүүхдүүдэд уншиж өгөөд бас тайлбарлаж ярьж өгөөсэй гэж би хүсэж байна. Би ч гэсэн энэ номон бичиж байхдаа ихийг сурсан болохоор сурыг мэдээ гэсэн хүн болгон уншихад туйлын тохиромжтой ном юм шүү. Ричард Докинс бол Оксфорд их сургуулийн профессор байсан. Тийм хувьслын биологч байхгүй юу. Өөрөө бурхангүйч үзлийн тухай этиксэн гэдэг. Тэрний тухай айгүйх нөлөөтэй хүн. Айгүйх олон амьдралаа шашны мухар сүсгийн эсрэг зориулсан. Ерөнхийдөө бол би ихэнх хүүхдүүд шиг дунд сургуулийнхаа шинжлэх ухааныхаа хичээл их тийм дуртай байгаагүй биологи ингээл баахан атмын нэр үзээлтэй. Ер нь би бодохдоо бол шинжлэх ухааныг дунд сургуульд зааж байгаа багш нар шинжлэх ухаан гэдэг ямар тийм гайхамшигтай юм байдаг гэдгийг тийм хүмүүсийн сонирхол татах төдий заах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгээ дараа нь их сургууль те илүү гүнзгийрүүлж үзэх те. Тэгээ энэ номон дээр бол шинжлэх ухааны ямар тийм сонирхол татах зүйл юм бэ гэдгийг үнэхээр олж мэдэж болно. Дунд сургууль сурж байгаа сурагчид маань нөгөө ойлгохгүй байгаа хичээлүүдээ 100 хүж олох юм боломжийг энэ номоос олгож байгаа гэж ойлгож болох юм байна. Ер нь ном маань бол 12 бүлэгтэй. Энгийн тийм шинжлэх ухааны асуултаар эхэлдэг. Хамгийн анхны хүн хэм байсан юм бэ? Яагаад муу зүйлс тохиолддог юм бэ те? Бүлэг болгоно домгоор эхэлдэг. Тэр асуудалтай холбогдсон ямар нэгэн домгоор. Нарны тухай, Солонгогийн тухай, газар хөдлөлтийн тухай, түнчлэн Хойд Америкийн домгууд, Египт, Эртний Грек, Төв Азийн домгууд, цаашлаад дэлхийн орон орны домгууд ч байгаа. Гэхдээ номын хамгийн чухал, хамгийн гол хэсэг бол эдгээр асуултуудын жинхэнэ бодит тайлбарууд юм аа. Нар гэж яг юу юм? Солонго гэж яг чухам юу юм? Газар хөдлөлт гэж чухам юу юм бэ гэх мэт.
эдгээр нь бодит байдлыг харуулсан шинжлэх ухааны ойлголтууд юм л да. Энэ бодит байдлууд бол ер бусын талаас ид шидж олон утгатай гэдгийг сая хэлсэн. Бодит байдал бол уран сайхны талаасаа үлгэр домоос хэд дахин илүү ижидтэй, гайхамшигтай. Энэ анхны орчуулга байв уу? Миний хамгийн анхны орчуулга. Яг хоо комик гэх зэрэг юм арга зэрэгээр орчуулжсан. Өнөөдөр би үе тэнгийнхнээс илүү болох гэж би ном орчуулаагүй. Надад энэ орчуулгын үнэхээр хэцүү байсан. Надад бууж өгөхтэй, надад хийхгүйгээр өнгөрөх зөндөө боломж гарсан. Гэхдээ олон ах эгч нарын тусалцаагаар бас гэр бүлийнхээ дэмжлэгээр би өнөөдөр энийг дуусгах чадлаа. Билл Гейтс гэдэг шүү дээ. Тэр 100-ны номын лист гэж гаргасан байлаа. Тэгээд энэ номыг 100 унших ёстой номнуудын нэг гэж гаргаж ирсэн байлаа. Үзэгчид маань ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань нөгөө нэг ойлгохгүй байдаг шинжлэх ухааны хичээлүүдэд илүү ойлгомжтой хэлбэрээр таньж мэдхэд энэ зөнийг зарцуулаарай. Тийм учраас таны бас ширээний ном болохоос номыг Мөн Сэдвэрхийллийн газраас та бүхэн санал болгож байна. Тэгэхээр номын орчуулагч Цэнгэл сайхан амжилт хүсье. Дараа олон номороос дахин уулзсан яруу төргийо. Баярлалаа. За ном бол амьдралтай тэнцүү багш шүү дээ. Зөв амьдрах хүн жинхэнэ хүн болох одоо багш. Энэ амьдралтай тэнцүүхэн одоо багш бол ном. Ном бол кино юм уу телевиз CD-г бодоход амьд бөгөөд халуун юм. Их дулаан юм. Ном бол багш байж чаддаг, ном бол найз болж чаддаг. Ном бол үлгэр жишээ байж чадна, ном бол зугаа байж чадна. Тэм учраас бол ном бол гайхамшигтай. Ном бол таны сэтгэлд гариг ертөнцийг баяр жаргал зовлон гунигтай нь багтааж чадах тийм шидэт түлхүүр юм аа. Тэр ном гэдэг юм ертөнцид байхгүй бол хүн гэдэг амьтан өдий зэргийн оюун ухаантай гэрэлтэй хайр сэтгэлтэй байх уугүй юу гэдэг асуудал цаана гарч ирж шүү дээ. Гэхдээ номгүй байвал одоо тэгээд бүх юм л байхгүй шүү дээ. Бүгд л аратан байлаас гисэн аратан төрхтэй амьтад байна. Ямар хэлбэр төрстэй амьтан байх нь бол хамаагүй. Сэтгэл зүйн дотоод ертөнцийн хувьд хүн бол аратал өөр юм байхгүй. Намд гэгэрүүлж гэрэлтүүлдэг. Ном бол миний хувьд өнгөрсөн төгөн жившилцэж, өнөөдрөөр амьдарч, ирээдүйн төлөө ажиллах мэлмиг нээж оюун ухааны минь гэрэлтүүлдэг юм аа. Хүнийг улам ихээр үн цэнд оруулдаг цорын ганц бүтээгдэхүүн бол ном юм аа. Ном бол миний хувьд мөнхийн одоо суврах юм. Ном бол оюун ухааны хөлөг онгоц юм. Номоор би дэлхийг хэдэнтэй таарсан билээ. За ном бол ер нь бас өөрийгөө харах бас нэг арга хэрэгсэл, өөрийгөө таних нэг арга хэрэгсэл гэж боддог. Орчлон нар гэрэлтүүлдэг бол оюуныг ном гэрэлтүүлдэг. Ном бол оюун санааны хоёр дахь амьдрал юм. За ном бол хүн төрөлх хитний өөрийгөө дахин бүтөөх ухамсартай ажиллагаа мөн. Бидний тарих толгой байнга завгүй байх хэвээр. За энд бол ном үнэхээр одоо хэрэгтэй байна.